12 дугаар ангийн нийгэм судлал эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэж буй сурагчдад зориулж байна. Нийгмийн харилцаа сэдвийн даалгавар дээр өнөөдөр ажиллацгаая. Энэхүү хичээлийг нийгэм судлалын багш Амар-Зай Намжилт орж нар бэлтгэн та бүхэнд хүргэж байна. За энэ хичээлийг эхлүүлэхээс өмнө багш нь нийгэм судлалын хичээлийн агуулгын бүртгэн хэсэгтэй товч танилцъя. 11-р ангидаа заав судлах хичээлийн хүрээнд нийгмийн харилцаа, соёл, эрх зүй, эдийн засаг, улс төрийн, олон улсын харилцаа гэсэн 6 нэгж төрөх сэдвийн хүрээнд бид судалсан гэлээ. 12 дугаар ангийн ангидаа сонгон судлах хичээлийн хүрээнд социолог, логик, эрх зүй, эдийн засаг, улс төрийн, олон улсын харилцаа гэсэн мөн 6 бүлгийн хүрээнд судалсан. За ерөнхийдөө бид энэ агуулгын бүртгэн хэсгийг багш нь яагаад ярьж байгаа юм бэ гэхээр өнөөдрийн бидний эсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар дээр анализ хийж ажиллаж байгаа учраас эдгээр сэдвүүдээс нэгийг нь сонгож аваад тухайн нэгд сэдвийн даалгавар дээр сэдвийн шинжилгээ хийж ажиллах хэрэгтэй байна. Эсэлтийн ерөнхий шалгалтын 2019 он А вариантын даалгавар дээр төлөв ажиллая. За нийгмийн харилцаа сэдвийн хүрээнд өгсөн даалгаварт шинжилгээ хийцгээе. 2019 оны А вариант даалгавар 4. Хүүхдүүдээ асуултаа анхааралтай уншаарай. Нийгмийг амьд биеттэй төстөө хэмээн үзэж эд эрхтэн тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүр гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад оршин тогтнолын төлөө тодорхой үүр гүйцэтгэдэг гэсэн онол аль нь вэ? Гэсэн асуулт байна. За энэ асуултыг багш нь үүр гүйцэтгэж байдаг гэснийг онцолж өөрөнгөөр онцолсон байгаа. Одоо боломжит төлбөрүүдээ гаргая. А. Нийгмийн онол. Б. Шалтгаанч чанарын онол. С. Харилцан үйлдэлийн онол. Д. Зөрчилдөөний онол. Е. Бүтэц чиг үүргийн онол. За хүүхдүүдээ асуултаа дахин уншаад боломжит хэлбэрүүдээс зөв сонголтыг хийгээрэй. Сурагчдаа болсон уу? Зөв хариултаа тавилцъя. Е хэлбэр буюу бүтэц чиг үүргийн онол. Мертон төлөөлөгч нь нийгмийг бүрдүүлж буй элементүүдийн бүтэц ба үүргээр дамжуулан судалдаг хэмээн тодорхойлдог онол юм байна. За дээр багш нь дурдж онцолсон үүрэг гүйцэтгэж буй гэсэн үгэн дээр анхаарлаа хандуулаарай гэсэн. Тэгэхээр энэ Е хэлбэрийг бид сонгох ёстой байсан юм байна. За бусад онолтой бас танилцсан. Зөрчилдөөний онол. Нийгмийн зөрчилдөөд байнгын хувьсан өөрчлөгдөгч шинжийг авч үздэг онол. Үндэслэгч нь Маркс. Харилцан үйлдэлийн онол. Нийгэм бол хүмүүсийн хоорондын зохион байгуулалттай олон хэв маяг бүхий харилцан үйлдэлүүдээр тогтдог хэмээн тайлбарладаг онол. За онолын гол төлөөлөгч нь Вебер. Шалтгаанч чанарын онол. Нийгмийн үхэлэг тогтолцоо болохынхоо хувьд эдийн засаг, нийгэм, улс төр, үзэл суртал зэрэг дэд тогтолцоонуудад хуваагддаг. Эдгээр дэд тогтолцоонууд нь өөрөө бие даан тогтдоггүй. Харин шалтгаан үр дагаврын харилцан хамааран уншдаг бөгөөд бие биедээ захирагдах маягаар тогтдог хэмээн тайлбарладаг онол юм байна. За энэ онолын гол үзэл санаа нь марксизм үзэл санаа тусгалаа болсон байдаг. Энэ даалгаврыг ажиллахдаа бусад бүх онолуудын гол тайлбар санаануудыг харьцуулж тэмдэглэл хөтлөж ажиллах хэрэгтэй шүү хүүхдүүдээ.
Дараагийн даалгавар 5. Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинжлэгдэхийг юу гэдэг вэ? Боломжит төлбөрүүд А. Хувьсгал, Б. Нийгмийн өөрчлөлт, С. Нийгмийн хөдөлгөөн, Д. Нийгмийн шилжилт, Е. Нийгмийн хувьсгал. За боломжит төлбөрүүдээ анзаараад зөв хэлбэрээ сонгороо хүүхдүүдээ. За зөв хэлбэрт байгаа хүүхдүүдэд танилцъя. Б хэлбэр буюу нийгмийн өөрчлөлт. Нийгмийн судлал 11-р ангийн сурах бичгийн 29 дахь тал дээр онолын тодорхойлолтод байгаа. Өөрөөр хэлбэл нийгмийн өөрчлөлт хэмээн онолын тайлбар байна. За багш нь энэ дээр хоёр өгөгдлөөр өөр өнгөөр онцлсан хоёр үгэн дээр анхаарлаа хандуулаарай хүүхдүүдэд. Өөрөөр хэлбэл А хэлбэр буюу нийгмийн хувьсгал, Е хэлбэр буюу нийгмийн хувьсгал. Энэ хэлбэрийн анзаарах бидний шалтгаан бол нийгмийн хоёр өөр ойлголт, онолын тайлбар хийх ёстой ойлголтууд юм аа. Нэг нь хувьсгал, нэг нь хувьсгал. Энийг хүүхдүүд маань нэг ойлголт хэмээн андуурч дугуйлах, алтах ийм тохиолдол бас байдаг. За эдгээр тайлбаруудыг дараагийн слайд руу анхаарлаа хандуулаарай. За бидний энэ тайлбарууд маань үндсэндээ нийгмийн хөгжил үндсэн хэлбэрүүд гэж нийгмийн шинжилгээ ухаанд тайлбарлагдаж явдаг. За нэг дэх ойлголт бол нийгмийн хувьсгал. За энэ хувьсгал хэмээх ойлголт нь нийгмийн амьдралд үндсэн эргэлт гаргадаг харьцангуй хурдтай чанарын гүнзгий өөрчлөлтийг хэлдэг. За өмнөх хичээлээр бид нэр түүхийн хичээлээр неолитийн хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгал хэмээн түүхийн хичээлээр судалж үзсэн ойлголтууд дээр давтагдсан гардаг. За энэ маань болохоор нийгмийн тухай мэдлэг оюунгийн номны удас 11-р тал дээрээс мөн бас тодруулан хараарай. Дараагийн ойлголт нийгмийн хөдөлгөөн гол төлөв орчин буй нийгмийн ёс журамд дургуутсантай холбогдсон үүсдэг бөгөөд нийтлэг ашиг сонирхлыг тогтсон ёс журам хэм хэмжээний хүрээнээс гадуур хэрэгжүүлэх гэсэн хамтын үйлдэлийн тусламжтайгаар хэрэгжүүлж буй нийтийн оролдлого хэмээн тодорхойлт юм байна. За энэ онолын ойлголт маань нийгэм судлал 11-р ангийн 35 дахь тал дээр энэ тайлбар байгаа. Дараагийн ойлголт бол нийгмийн хувьсгал. Нийгмийн амьдралд байгалийн жамаар болдог айжим, спиральтай өөрчлөлт. Энэ өөрчлөлтийг нийгмийн хувьсгал хэмээн ойлголтод тайлбарлана. Оюун багшийн нийгмийн тухай мэдлэг номны удас 11-р тал дээрээс бас дэлгэрүүлж хараарай. Дараагийн үндсэн хэлбэрийн ойлголт бол нийгмийн шинжилэл. Нийгмийн амьдралын бүх бүрийг хамарсан тодорхой цаг хугацаанд дах иж бүрэн суурь өөрчлөлтүүдийг хэлнэ. Нийгмийн тухай мэдлэгийн суралцагчийн лавлах номны тайлбар байгаа. Энэ ном маань сурагчийн лавлах маань эсдийн ерөнхий шалгалтанд сурагчдад зориулан гаргасан тайлбар 2019 онд гарсан тайлбарт юм байна. За дараагийн ойлголт маань нийгмийн шинтгэл. За тэгээд ижил төстэй нэршилтэй ойлголтуудаар ялгааг нь олж харж ялгааг нь хараарай. Нийгмийн шинтгэл, нийгмийн шинжилэл гэсэн хоёр ялгаатай гарч ирж байна тийм ээ. За нийгмийн шинтгэл гэхээр нийгмийн амьдралын хүрээнд хэд хэдэн байнгын жигд тогтвортой өөрчлөлтийн үйл явцыг хэлдэг. За энэ бол мөн нийгмийн тухай мэдлэг хичээлийн суралцагчийн лавлах дээрээс бас дэлгэрүүлэн харах юм байна. За дараагийн даалгавар руу орцгоё. Даалгавар 6. Нийгмийн хэм маягийг дурдахдаа илүү зүйл оруулсан бол аль нь вэ? Боломжит төлбөрүүдтэй танилцъя. А. Мал аж ахуйн нийгэм. Б.
аж үйлдвэрчсэн нийгэм. С. Газар тариалангийн нийгэм. Д. Гар урлалын нийгэм. Е. Аж үйлдвэрчсэний дараах нийгэм. За хүүхдүүдээ асуултаа анхааралтай уншаад боломжит хөлбөрүүдээс зөв хувилбарыг сонгоно. Хүүхдүүдээ зөв хариулттай танилцъя. Д хувилбар буюу гар урлалын нийгэм. За энэ даалгаврын зөв хувилбарыг таад сонгосон бах. Яагаад гар урлалын нийгэм бэ? Асуултын онцлог маань илүүц зүйлийг оруулсан бол гэсэн асуулт байна. Дараагийн слайд руу анхаарлаа хандуулъя. За бүтэц шиг үүргийн онолын төлөөлөгчд болох Желинский нарын нийгэм оршин тогтнох арга хэрэгслээ хэрхэн олж авч буй үндсэн шинж нь хувьсан өөрчлөгддөг гэж үзсэн ба дараах нийгмийн хэм маягийг илрүүлсэн. Үүнд нэгдүгээрт ан агнуурын түүрийн нийгэм. Дараагийнх нь цэцэрлэгийн аж ахуйн нийгэм. Гурав дахь нь аж ахуй, хөдөө аж ахуйн нийгэм. Газар тариалангийн нийгэм. Аж үйлдвэрчсэн нийгэм. Аж үйлдвэрчсэний дараах нийгэм хэмээн нийгмийн хэм маягийг тодорхойлсон байдаг. Үүнийг орчин үеийн судлаачид бас авч хэрэглэж байгаа билээ. Энэ дотроос бидний саяын даалгаврын өгөгдөл дотор байгаа гар урлалын нийгэм гэсэн нийгмийн хэм маяг байхгүй байгаа зүйлүүдээ. Тийм учраас саяын даалгавар дээр илүүц зүйл нь гар урлалын нийгэм гэж тарж байна. За дараагийн даалгавар руу орцгоё. Даалгавар 7. Нийгмийн давхраачлалтын хэмжигдэхүүн аль хамаарахгүй. А. Боломжит төлбөр нэр хүнд. Б. Эрх мэдэл. С. Ёс суртахуун. Д. Боловсрол мэргэжил. Е. Эд аялал. За хүүхдүүдээ эдгээр боломжит төлбөрүүдээс зөв хариултаа сонгосон хүүхдүүдээ зөв хариулттайгаа танилцъя. С буюу ёс суртахуун. За энэ даалгаврын анализыг дараагийн слайдтай танилцуулъя. Давхраачлалт маань хэм маяг, хэмжигдэхүүн гэсэн хоёр үндсэн ойлголтуудаар тайлбарлагддаг. Тэгэхээр бид хэм маяг гэдэгт нь ямар ойлголтууд ороод байгаа бас энэ дээр давхар дуртах нь зүйтэй болов. Хэм маяг гэдэгт боолчлол, язгуур, каст, анги гэсэн 4 хэм маяг ордог. Саяын даалгаврын хэмжигдэхүүнд ордог. Хэмжигдэхүүнүүд маань нэр хүнд, эрх мэдэл, эд баялаг, боловсрол мэргэжил гэсэн мөн бас 4 хэмжигдэхүүн байдаг. Үүнээс багш нь эхний 3 зүйлийг нэг өнгөөр ялгсан байна. Энэ нь мөн эсэлтийн ерөнхий шалгалтын даалгаварт Макс Веберийн давхраачлалтын 3 хэмжигдэхүүн хамааралгүй зүйл аль нь вэ? Эсвэл хамааралтай нь аль нь вэ гэсэн байдлаар өгөгдөлд орж ирсэн гэдэг. Тийм учраас багш нь энийг ялгуулахын тулд энэ эхний 3 хэмжигдэхүүн маань Макс Веберийн сүүлийн орчин үед давхраачлалтын хэмжигдэхүүнийг тодорхойлохдоо боловсрол мэргэжил гэсэн юм хүчин зүйлийг оруулж ирснээр давхраачлалтын хэмжигдэхүүн нь 4 хүчин зүйлээс бүрдэх болсон юм аа. За энэ даалгаврын юун дээр анализ хийх хүүхдүүдээ энэ хэм маягийн 4 зүйл хэмжигдэхүүний 4 энэ ойлголтын тос бүрийг онолын тодорхойлт тайлбарыг хийж
ялгалт одоо хийсэн байгаараа тэгвэл дараагийн одоо шалгалтын тестийн одоо даалгаварт андуурч эндүрхгүй явуулах баха. За дараагийн даалгавар 8. Тэгш бус байдлын түгээмэл илрэл бол юу вэ гэж асууж байгаа шиг байна. Боломжит төлбөрийн А. Зэндаахал, B. Баялаг хуваарлалт, C. Статус, D. Давхраажилт, E. Хүсэл тэмүүлэл. За хүүхдүүдээ боломжит төлбөрүүдээс зөв сонголтыг хийгээрэй. Зөв хариулттайгаа танилцъя. За зөв хувилбар нь давхраажилт буюу B хувилбар гэжээ. Өөрөөр хэлбэл тэгш бус байдлын хамгийн түгээмэл илрэл бол давхраажилт. За дараагийн слайд руу анхаарлаа хандуулъя. Тэгш бус байдлын түгээмэл илэрлэлийг байр суурь буюу статус зэндаахалтай хамааруулж тайлбарлах талтай. Гэхдээ ойлголт нэр томьёогоо мэддэг хүүхдүүд бол ялгааг олж харна. Статус гэдэг маань үндсэндээ хүний нийгэмд эзлэх байр суурьтай холбоотой ойлголтуудыг та нар бас анзаарч байгаа хаа. Тэгш бус байдлын хамгийн түгээмэл илэрлэл бол давхраажилт. Энэ номлын тайлбар маань нийгэм судлал 11-р ангийн сурвалжийн 7 дахь тал дээр байгаа. Мөн энэ багшийн нийгмийн тухай мэдлэг сурвалжны 9 дугаар тал дээр 2017 оны байдлаар өмнөд дээрээс дэлгэрүүлж бас хараарай. За дараагийн даалгавар. Капитал коммунист намын тунхаг бүтээлдээ капиталистууд болон ажилчин ангийн зөрчлийг авч үзээд энэ нь нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч болдог гэж үзсэн сэтгэгч аль вэ? Боломжит төлбөрүүдтэйгээ танилцъя. А. Вебер, B. Маркс, C. Дюркем, D. Парсонс, E. Мид. Асуултаа дахиж анхааралтай уншаад боломжит төлбөрүүдээс зөв хариултаа хүүхдүүдэд сонгоорой. Хүүхдүүдэд зөв хариулттайгаа танилцъя. B хувилбар буюу Маркс гэсэн хувилбар байсан байна. Ерөнхийдөө зарим хүүхдүүд анзаарсан бах капитал коммунист намын тунхаг гэсэн бүтээлийг эрдэмтэн судлаач Маркс бүтээсэн гэдэг мэдж байгаа. За дараагийн слайд руу анхаарлаа хандуулъя. За бусад хувилбарууд дээрх байгаа эрдэмтдийнхаа бас тайлбарыг давхар асууя. Вебер англи статус нам бүтээлийг бүтээсэн. Уг бүтээлдээ давхраажилт ангийн ялгааг тайлбарласан шүүмжил томлын төлөвлөгч. Дараагийнх нь Дюркем нийгмийн хөдөлмөрийн хуваарийн тухай гэсэн бүтээл бүтээсэн. Уг бүтээлдээ тэгшвиш байдал нь дараах хоёр хүчин зүйлээс шалтгаална. 1. Бусдаас өндөр үнэлэгддэг ажил мэргэжил. 2. Хүмүүс авьяас чадвараараа харилцан адилгүй төрдөг гэсэн гол одоо санааг дэвшүүлсэн юм. Парсонс орчин үеийн нийгмүүдийн бүтэц хэмээх бүтээлийг бүтээсэн. Уг бүтээлдээ нийгэм бол олон тооны дэд тогтолцоонуудыг өөртөө нэгтгэсэн дээд зэргийн бие даасан чанар бүхий социал тогтолцоо мөн гэж тайлбар
тодорхойлсон юм байна. Энэ маань бүтэц чиг үүргэн онолын төлөөлөгчлээ. Дараагийнх нь нийт аливаа нийгмийн үзэгдэл тэр дундаа нийгмийн амьдралыг бодгойлуудын цогцолтын дагуу тайлбарлаж болно хэмээн үзэж тайлбарласан юм байна. За хүүхдүүдээ сая 9-р даалгавар дээр харж харахад эдгээр эрдэмтдийн нэрийг дугуйлахдаа ямар эрдэмтэн, ямар бүтээл бүтээсэн, уг бүтээлдээ ямар онолын үзэл хандлага ойлголтыг тайлбарлсан, ялгасан гэсэн тайлбаруудыг ялгаж онолын дэвтэртээ тайлбарлан бичээрэй. Тэгвэл дараагийн удаагийн даалгаврын өгөгдөлт боломжит төлбөрүүдээс сонгоход та бүхэнд арай хялбар дүгнэн бахаа. Энэ онолуудын онцлогуудыг бас анзаарч харж дараагийн эрдэмтдүүдийг бас үргэлжлүүлж энэ маягаар эрдэмтэн тус бүрийнх нь онцлог ялгааг харж ажиллаарай. Өнөөдрийн хичээлээр багш нь гэрийн даалгавар та бүхэндээ өгье. Сая бид 2019 оны А хувилбарын даалгавар 4, 5, 6, 7, 8, 9 гэсэн даалгавруудыг зөвхөн нийгмийн харилцааны ойлголт сэдвийн хүрээнд даалгавруудыг шинжилгээ хийж хамтран ажиллалаа. За ингэж ажиллахдаа та эднээ юуг анхаарахыг багшийнхаа сая хэлснээс анзаарсан баг. Энтэй уялдуулаад багш нь эсэгдийн ерөнхий шалгалт 2019 оны D вариантаас даалгавар 1, 4, 5, 6, 7, 8, 9, 10 гэсэн даалгавруудыг харьцуулан ажиллаж мэдлэгээ баттгаарай. Энэ даалгаврууд маань саяын та бидний ажилласан даалгавруудтай ижил төстэй даалгаврууд. За мөн энэ даалгаврыг хийх явцдаа хүүхдүүдээ сурах хүчгээ маш сайн дэлгэрүүлүүлсэн уншаараа. Сурах хүчгээ анхаарахад 11-р ангийн нийгэм судлалын сурах хүчиг 10-р ангийн нийгэм судлалын сурах хүчгүүдээ эргүүлэн сэргээн санаж уншина. Мөн дээрээс нь буян багшийн нийгмийн тухай мэдлэг сурах хүчиг ном 2018 оны шин сурах хүчгүүд нэмэгдэн гарсан байгаа. Тэндгээрээс мэдээлэл нэмж авч ажиллаарай. За эрдэмтдийн ялгаатай онол тайлбаруудын ялгааг танин мэдэх. Тэр онолын тайлбарыг онолын дэвтэр дээр мөн тайлбар хийсэн байх шаардлагатай шүү. Тэгвэл дараагийн даалгавруудыг ажиллахад биднэрт амар хялбар байх болно. Анхаар тавьсанд баярлалаа хүүхдүүдээ. Суралцах их үйлсэд нь амжилт хүсье.